Тэгээ яг ингээд зүгээр хураангуулаад зөвхөн наад захаас нь ярихад л ийм амир тэгээд цаагаараа маш олон гэмт хэрэг үлддэг байсан бэлээ. Агч нарын өсвөр мэдүүлгийг уншихаар ингээд бүр ингээд зүрх бэлбигнээд сая би бүр ингээд яг зарим хэсгийг нь зүгээр товчлол ярьчлаа. Ингээд ер нь ингээл байнгын л гэрүүлийн хүчирхийлэлд байсан юм байна хохирогч одоо талаарч бол гэрэлснээсээ хойш юм шиг байгаа. Манай монголчуудын гэдэг юм уу бидний нэг юм одоо соёл гэх юм амьдралын хөвшилт яагаад ингээ нэг юм одоо тэр олон ах нараа хичнээн ингээ нэг юм байнгын гэрүүлийн хүчирхийлэлд байхад тэрийг ингээ нөгөө таслан зогсоо арга хэмжээ авдгүй бол нэг 90-ийн хооронд илжиг үүж ороод гэдэг үг явд юм уу эсвэл угаасаа л 91 нэг юм за яах вэ тэр нэг юм одоо юу гэдэг нь ингээд зодуулах нь баг одоо хэвийн гэж ойлгоод байт юм уу. Энэ нөгөө юу яа entertainment-ийн 417 нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За сайн байна уу? Өдрийн мэнд. За юу entertainment-ийн 417 нэвтрүүлэг яг Монголд болсон шийдэгдсэн тэгээд хэрэгүүдний нөгөө шүүхийн одоо тэмдэглэл нь шүүх цэгийн мен дээр ингээ нээлттэйгээр байгаа ийм хэрэгүүдээс сэрэмжлүүлэг болгож бид хоёр ингээ нөгөө хэрэгүүд сонгож ярьж байгаа. За тэгэхээр Монголд болсон ийм шийдэгдсэн хэрэгүүд учраас тухайн хэрэг болсон оныг нь за болсон газар орныг нь хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг нь өөрчлөх ийм шаардлагатай учраас өөрчилж байгаа. За эсвэл ингээд нөгөө нэрийнх нь эхний үсгийг ТАЭО гэж явж байгаа. Тэрээс нь ер нь бол оныг нь өөрчлөөд болсон газрыг нь өөрчлөөд оролцсон хүмүүсийн нэрийг товчлох буюу ганцхан үсгээр эсвэл өөр нэр оноож явж байгаа шүү. Тэгээ энэ хэрэгүүд бол яг ингээд бидний дунд ингээд болоод өрнөөд шүүхээр шийдэгдсэн ийм хэрэгүүд байгаа буюу шүүх цэгийн мен дээр байгаа хэрэгүүдээс бид хоёр соныг нэг хэрэг сонгож ярьж өгч байгаа. За таны өнөөдрийн хэрэг ямар хэрэг юм? Би өнөөдөр нэг ийм яг нэг одоо ингэ шинжилт өгч штэ ер нь шинжил болох гэж нэг шинжил болохоор байгууллага аяг монита хийд юм байна. Тийм манайх ч гэсэн бас л хийх байлгүй. Тэгсэн чинь монита дээр ингэдэг гинэ. Нэг залуу ер нь хартай өмнө нь ч гэсэн ингээл эхнэртэй ганцны гар хүрдэг гэрүүлийн хүчрхийл үлддэг байсан залуу юм байна. Тэгсэн чинь эхнэр нь монитагаас яг бүр 12 сарын 25-ны орой Крисмсийн орой ажиллаад харж ирэхдээ монитагийн бэлгийг авцраад тавьсан байсан чинь чи явуулдаг хүнээсээ ийм бэлэг авсан юм уу? Энэ юун бэлэг ингэж чи монитагийн бэлэг гэж тэрийг ойлгохгүй чи юм уу явуулдаг хүнээсээ ийм бэлэг авсан юм уу? Тэгээд зодоод тэгээ бүр ингээд боогоод ухаалтуулаад тэгэн гутаа бүр ингээ нөгөө шок болонгууд нөгөө хүн авчаад явцсан нэг юм эмнэлэгт 3 хоног ухаангүй байсан. Гэр бүлийн хүчирхийлэл юм байна тий. Хэрэг байна тий. Хоёрын дүүл яг адилхан гэр бүлийн хүчирхийлэл ярих байгаа маань миний ярих байгаа хэрэг үнэхээр хүнд хэрэгээ. Тэгээ би нэг ярих уу байх уу гэж бодож байгаа. За ер нь ярьж одоо нэг л ойлоо сэрэмжлүүлэг болгож байгаа юм чи ярьсан дээр юм байна л гэж бодсон. Тэгээд 3 хүүхдийнхаа нүдэн дээр яг ээжийг нь буюу эхнэрээ хөнөөцөн. Зодоод гэр бүлийн хүчирхийлүүлдээд гэр бүлийн хүнээ одоо бүрлэгч гисэн ийм хэрэг үлээ тэгээд амар санагдаад яалтчгүй за ярих зүйтэй юм байна гэж үзсэн. За тэгээд 417 нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа мэдээлэл хоёлаа эхлээд хүргэчээ. Тэгээд чи эхлэх үү? Тэгээ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдартай витамины Джеймсон брэнд хамтран ажиллаж байгаа. За би Джеймсний энэ витаминууд бас юу авч уу гэж намайг магнийг эрэгтэй хүн айгүйх магний дутагдах магадлал их байдаг юм. Тэгээд тэр шүрмэс татаад байгаа эсвэл ингээд сэрвгнээд нойр хүрхгүй байгаа мага чинь магний дутагддаг гэх шүү. Энд байгаа магн дууссан шүү дээ. Өгний энд байсан байхгүй юу? Тэгээд ямар магн байж байгаа дууссан гэдгсэн чинь энэ нөгөө нэг юм гоё уудаг биш, иддэг магн байсан. Одоо нөгөө хүүхдийн витаминууд чи юу болчиход байгаа шүү дээ. Ийм гоё нэг юм жажлаад иддэг нэг юм эрзэн чихэр шиг яг тийм магн байсан. Тэгээд манайхан өдөрт хоёрыг нөгөө насан турш хоёрыг жажил идэгстэй мэлээ. Тэгээд хоёрыг эзээр гоо амар урдан дууссан. Нойрны чанар сайжруулахын тулд магний уу гэж байна. Дээрээс нь магний бол нөгөө булчин сулалдаг гэж байна. Тийм болохоор ингээд аюух булчин ер нь эргэжтэйчүүд ер нь аюух булчин чангарсан байдаг гинэ. Булчин чангарсан тэрийг мэддгүй юм. Тэгсэн чинь магний уу. Тэгээ мэдээж одоо бариадсалд орвол илүү сайхан шүү гэд. Дотроос нь магний уугаарай гэж хэлсэн шүү дээ. Тэгээд Джеймсон брэнд бол нөгөө гэр бүлийн гишүүн болгон зориулсан гэдэг утгаараа маш олон төрлийн витаминууд байдаг. За жишээлбэл өсвөр насны хүүхдээ арьсан дээр батг гараад байдаг шүү дээ. Тэгээд дотроос нь ингэж нөгөө бид нар гаднаас нь л ингээл нэг юм гоо сайхны бүтээгдэхүүнээр дээр одоо төлдөг ч юм уу тийм ингээд нэг юм арга хэрэгж батгаа хатаах байдлаа байгаад байдаг бол Джеймсон брендийн одоо тэр арьсны витамин болохоор уугаад дотроосоо бид нар яг тэр нөгөө батг гараад байгаа үндсэн шалтгаанаа эмчлэх байдлаар өсвөр насны хүүхдүүдийн батгыг эмчилж болох юм лээ. Гэх мэтчлэн маш олон төрлийн витамин байгаа. Джеймсонд баярлалаа. За дасгал ажил амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр Джеймсон Power
наадын чанар, эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдөр ярих гэж байгаа хэрэг толбогдсон хүнийг шүүгдэгч дэлгэргэн. За. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий буюу эхнэр буйнаг онц хэрцгийгээр хохирогчийг бие хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж ийж гэр бүлийн хүчирхийлүүлдэж санаатаа алсан гэдэг ийм гэмт хэрэг толбогдсон байна. За шүүгдэгч дэлгэр мэдүүлэх нь айгүй чухал. Тэгээд яг юу гэж мэдүүлсэн гэхээр ханыхаа бүх ахын дүүс эгчнараас нь хохирогч нараас нь уучлах гэж байна. 2018 оны 5 сарын 14-ний 21 цагийн үед би гэртээ хүүхдүүдтэйгээ байжсэн чинь манай эхнэр намайг ирээд аваад гэсэн. Гэртээ ирээд ажил дуусчлаа, хүмүүс өглөө эрт явна гэж байна. Хүмүүсийг гаргаж өчөөд ганц гайгум зааталж өчөөдрий энд нэг виски байсан би аваад явчих уу гэхээр тэг гэж хэлээд би тэр дорн эхнэргээ буцаач хүргэж өгсөн гэт. За эхнэр нь болохоор тухайн үед нөгөө нэг алтан байгууллага дээр нь аймагаас шалгалт ирсэн байсан юм лээ. Яг шалгалтын хүмүүс нөгөө ажиллаа шалгуулчаад шалгалтын хүмүүс нь маргааш буцаах учраас шалгалт дууссан гэдэг ингээд энэ хідний жоох юм уу суус юм шиг байгаа. Хүргэж өчөөд гэртээ очиход 1 цаг болж исэн. Хүүхдүүдтэйгээ хамт кино үзэж байгаа. Охин маань нойр хүрээд унтлаа гэхээр нь аавынх нь нойроос хүрээд байна. Ээж нь ирэх болоог юм болов уу? Унтчвал бас шүн дуудах та гэд эхнэр лугаа залгаад үтсэн. Тэгсэн чи ерөөс уцаа авахгүй. Тэгээд хамт ажилладаг охин руу залгасан чи уцаа аваагүй. Тэгсэн чи харин 3-4 минутын дараа над руу буцаагаад өөрөө залгаад одоо хурж ирж аваа гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Энэ нөгөө шалгалтын хүмүүс нь буудалд байсан юм билээ. Тэгээ буудлын гадаа очиод залгахад ороод ир гэд нөхрөө дуудсан гинэ. Тэгээд яваад орсон чи тэнд ингээд тавуулаа хүзэр тоглосон байдалтай сонирмын цаас мөнгө тавьсан байсан. Тэгээд ороод хүмүүстэй сайн муугаа мэдлцчихэд гар ураад би хамгийн доотлолд нь сууж исэн. За тэгээ ер нь бол энэ хэд нөгөө нэг ууж исэн архийг хавааж угаад нэмж нэг ганц нэг шил арх уусан юм шиг байгаа. Нилээн муудцсан. За тэгээ сүүлдээ эхнэр нь бол өөрийнх нь мэдүүлгээр нилээн муудцсан байсан юм шиг байгаа. Эхнэр нь хажууд нь сууж агаад тэгээд гарч 0 орчоод ирээ гэж гарсан юм байна. Тэгээд 0-ын гадна эхнэрээ хүлээгээ сууж исэн чи таг гэж чимээ гарангууд нь орсон чинь эхнэр 0 дотор ингээд өмдөө хагас татсан байдалтай нилээн муудцсан. Тэгээд хан налаад унтсан байсан гинэ. За тэгээ эхнэрээ гаргаж ирчээд юу яагаад буцаад нөгөө буудлын өрөө рүү нөгөө хэд дээр очих гээд явж байгаа хооронд нь дахиж эхнэрний удаа унаад ер нь бол биеийн байдал нэлээд согтуу байдалтай байсан л гэж энэ хүн мэдүүлэг өгөөд байгаа юм билээ. За тэгээд буцаж нөгөө хэд дээр орсон чи ер нь архиар нэлээд шахчин гинэ. Энэ хоёрыг тэгээд газ уухгүй бол явуулахгүй байна. Үүнийг уучаад ерөөсөө газ явъя гэсэн юм бодолтой байж байгаад тэгээд яг хэр уснаа бол би сайн санахгүй байна. Миний санаж байгаа шөнө 3 цагийн үед л бит хоёр харьсан баг. Тэгээд эхнэрээ би араараа суулгаад явсан гэдэг моциклтэй гэрлүү гарсан. 3 цагийн үед одоо энэ дэлгэрийн мэдүүлгээр бол 3 цагийн үед буудлаас гар явсан. За ингээд миний төсөөлж байгаагаар орохдоо би хувцас тайлсан байсан. Гэртээ ороод хувцас тайлсан байхгүй. Эхнэр хувцас тайлж чадахгүй тасарсан байх. Орондоо ор гэж сэрэх гээд би дээрэс нь ус ийсэн болов хувцас нь ус олцсон байсан гэж байгаа байхгүй. Татаж хангаагаад орлоо нь оруулах гэж чирсэн болов. Тэгээд би 2 зогсон юм шиг байгаа. Миний 2 гар хавтцсан байсан. Миний гар 2 газартаа хавтцсан байсан. Тэгэхээр 2 зогсон байх гэж би бодож байна. Өглөө яасныг бол би юусоо мдээгүй. Тэгээд миний зүүн гар талд эхнэр маань доошоо харсан унтчихсан. Би сэрээд харсан чи 9 цаг болох гэж харна. Эхнэртээ сэрээрээ 9 болох гэж байна гэж хэлээд гараараа түлхсэн. Тэгээд хувцас солиод ирэхэд эхнэр юусоо босоогүй байсан. Тэгээд би усууж ийснэ. Босгүй бол би чам дээрс ус ийлээ шүү гэж хэлээд тэгээд бүр хөдлөхгүй харна. Ус ийсэн чи бас хөдлөхгүй байсан гинэ. Тэгээ за хөгшин чи явлаа гэж хэлээд би ажилдаа яваад гисэн. Би зураг тасаагаад гарахад хүү маань сэрээд ээжийнхээ өрлөө орж исэн. За ингээд анзааралгүй яваад моциклтэй тамгын газрын буудлын үүдэн дээрээ зогсон чинь буудлын цонхон нээлттэй хөшгөн хаалтай байхаар нь нөгөө шалгалтын хүмүүс чи яваагүй юм байна. Эргэж очиж ихнэрээ авчирээ гэж бодоод. Тэгээд ямар ч байсан ажиллаараа дээрсэн юм билээ. Тэгээ ажиллаараа дээрж нөгөө хурууныхаа хийг уншуулчаад тэгээ 9 жоохон өнгөрч яхаар нь ерөөсөө л нөгөө шалгалтын хүмүүс чи яваагүй байгаа юм чи ихнэрээ очиж авчирээ гэж бодоод гэрлүүгээ шалгахаа явсан. За тэгээд яг ингээ гэрийнхээ үүдэнд очиж исэн чинь манай ээж уртаас ингээд уйлаад орлоод гараад ирсэн гэж байгаа. Яг гэрийнхээ үүдэнд очиход гээд. Тэгээд эднийх болохоор хашаа байшин дотор хашаанд байдаг. Яг тэндээс нэг 2-3 метрийн зайтай 4-5 метрийн зайтай ч юм уу гэрт Монгол гэрт ээж нь амьдардаг байсан баг. За тэгээд ээж нь орлоо гараад ирсэн. Тэнгүүт нь би гэрлүүгээ яваад орсон чинь ээж одоо манай их нэр дээш нь харуулсан. Нүүр ам 8 болсон байсан. 3 хүүхэд маань ээжийнхэн толгойн талд сууж байсан. Тэгээ би 3 хүүхдээ эмээгийн руу ороорой гэж хэлээд эмч рүү хамгийн түрүүнд залгасан. Эмчээ хурд ирээч гэхэд ээж гаднаас судар бариад ороод ирсэн. Тэгээд ээж наа судраа наашаа өгч 3 хүүхдээ аваад гар гэж хэлээд. Тэгээд эм сувлэгч хоёр
хурж ирэнгүүтээ та түрүүхэн залахгүй яаваа гэж надад хэлсэн. Тэгээ эмчээ туслаач ингэж болохгүй штэ гэд би орилж исэн. Эмч нар тариа хийсэн. Тэгээ нэмэр байгаагүй юм шиг үлээ. Зүүд баха хурдан унтаа сэрх юмсан гэж би дотроо бодож исэн. Тэгээд би хүнжил доогуур толгоогоо хийгээд л орилоод л байсан. Тэгээ нэг мэдсэн чи лам орж ирсэн ном уншиж ах шиг байсан. Тэгээд манай нэг танил цагтаа хоёр араас нь ороод ирсэн. Одоо эндээс гараа энд дэж болохгүй гэх шиг болсон. Тэгээд тэндээс гараад лам танил цагтаа гурав надтай хамт машинд ороод яасан юу болсон талаар надад битээрт ингээд яар гэсэн чинь би ингээд өчигдөр ийм болсон юм а гэж ярьж байхдаа арай би холбоотой юм биш үсттэй гэж дотроо бодож эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр өмнөх шөнө айгүйх тасарчлаа одоо нэлийн хэмжээгээр ууцсан байсан юм шиг үл. За тэгээд хамаатан саднаас нууцлал гуйж гинэ. Ер нь бол ийм болсон миний санджаагаар гэж мэдүүлэг өгсөн бэл. Тэгээ ер нь бол урчин юу гэсэн өөрөө санахгүй. Маргааш өглөө босоод ирсэн чи эхнэр нь амар болцсон нас орсон байдалтай байсан байгаа байхгүй. Тэгээд маргааш өглөө босонгуудаа эхнэрийнхээ нас орсныг ч мэдэхгүй. Тэгээд ингээ эхнэргээ сэрээрээ гэж ингэж оролцсон. Сэрээрээ гэж ингээ сэрээж тэгээд ажил руугаа явцсан гэж өөрөө мэдүүлж байгаа байхгүй. Тэгээ эргээд ирэхэд ээж манай эхнэрийг нас орсныг мэдээд манай гэрээс орлоод гараад ирсэн л гэж байгаа юм. За тэгээд энэ нөгөө нэг хохирогч маань, талигаач маань эцэг гэхээс аргуулаа юм билээ. За. Тэгээд нэг аймгийн нэг суманд амьдардаг юм ихтэй 10 айлын хамгийн отхон тэгээд энэ хэрэгт 16 хүнийг гэрчээр оролцуулж 16 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан айгүй юм том хэрэг явдал болсон билээ л дээ. За тэгээд энэ гэрчийн мэдүүлгүүдээс ерөөхдөө яг юу давхурдж гин хураангуулаад авч үзэх юм бол шүүгдэгч дэлгэр гэдэг залуу эхнэрээ бол байнга зодож дарамталдаг байжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үлддэг байсныг нь бүр ингээд ах дүүнэр нь ч мэддэм байх, нутаг орон даяараач мэддэм байх. За тэгээд ер нь бол гэр бүлийн хүчирхийллийг айгүй их үлддэг. Тэгээд энэ талаараа эхнэр нь эхлээд ингээд нөгөө нэг хамаатан садандаа ярьдаг байж ирсэнаа сүүл рүүгээ ярихаа болцсон гинэ. Нөх нь том албан тушаалд очсон учраас ярихаа болцсон гин. Ер нь бол намайг додтгоо болцсон. Ухааны юм яриад ингээд сүүлийн 1-2 жилүүд бол нуугаад исэн юм байна. За тэгээд эцэг ихээс аруулаа гэсэн хамгийн том ихчийн өгсөн мэдүүлэг байлээ л дээ. Бид нар маш их гомдолтой байна. Миний ээж 80 хүрч ягаад энэ хэргийн талаар бодоод амьдараа тарчилж өгсөн. Өглөө босоод хурал олж гинөө би сонсцохоод артан гарчаад өгөх юмсан гэж хэлдэг байсан. Дэлгэрт бол маш их гомдолтой байна. Имлэгт авч очиод анхны тусламж үзүүлсэн бол яах вэ? Хөлийг нь хугалсан бол яах вэ? Гэтэл чармаа шалдан бүх гуцыг нь ураад тасцсан байгаа юм да. Нүд ам нь танигдахын аргагүй болсон. Тийг чаячаад ажилдаа яваад өгсөн байгаа. Хамгийн амар нь хүүхдүүдийнхээ хажууд штэ ээж аав ах хоёрт нь би бол маш гомдолтой байгаа. Амь амраараа гэж тэр шүн ямар их гашгарч ийсэн бол тэгээ хүүхдүүд нь сэрүүн байсан энэ хүнээс буюу нөгөө ааваасаа хайгаад юусоо босч ирж үйлдэл хийж чадаагүй байх гэж энэ хүмүүс мэдүүлээд байгаа байхгүй. Тэгээд зодож илэгдээд ухаан алдаад унахаар нь ус хийж сэрээдэг нь бүр дадал болсон байсан гэж байгаа. Тэгээд түрүүний мэдүүлэг дээрээ би нөгөө нэг сэргүй болохоор нь ус хийсэн яриадсан шүү дээ. Энэ бүр ингээд бүр дадал болсон. Тэгээ энийг бүр хэрэг явдал болохоос 2 жилийн өмнө бүр ахт нь нэг удаа ингээд нөгөө аав ахт нь хэлж ийсэн гинэ. Усыг нь арай ихтүүлж үдээ. гэдэг дээрээс нь ус хийж явахдаа авах хат ингэж хийж байгаа шүү дээ. Энэ бүр амар нэрээ гэр бүлийн хүчирхийллийг амар үлддэг байсан билээ. За бас нэг ихчийнх нь мэдүүлгээр болохоор ингэж байгаа. 2016 онд гэр бүлийн хүчирхийлэл үлдээд тэгээд 3 галт зэвсэг игнүүлж тавингуудаа аль наар нь би чамайг буудах вэ? Ямар амар юм бэ ч үү. Тийм. Тэгээ ихнийх нь ярьж байгаагаар болохоор ерөөсөө ингээд буу худалдаж аваад ах юм яана гэд ингээд санаа зовсон байдалтай эгч нартай ярьж исэн байгаа байхгүй юу. Тэгээ талигаач бит хоёр аллах болохоос 7 хоногийн өмнө 2 тишээ салсан гэж энэ эгч нь мэдүүлж байгаа. Тэгээд талигаач гэрлөөгөө явсан, би Улаанбаатар хот руу явсан. Талигаач маань тухайд жирэмсэн байсан. Хүүхдээ ахуулна гэд аймгийн төв дээр ирж гисэн байсан. Дэлгэр миний дүүд энийгээ очиж устгаад ир гэж хэлээд явуулсан байсан. 4 дахь хүүхэд нь шүү дээ. Яг хүүхдээ ахуулах хэрэг байгаа мó гэсэн чинь надад ахуул гээд 100,000 төгрөг өгсөн ахуулахгүй гэвэл бөөн хэрүүл болон төв гээд дүүн ахуулсан юм билээ л дээ. Тэгээ хүүхдээ ахуулаад 7 хоноогүй 4 дахьтэр нь энэ хүнийг миний дүүг зодож алсан байдаг. Тэгээд хамгийн гол нь шүү дээ би алуусных нь маргааш гэрт нь яваад татсан тэгсэн чинь орсон чинь манай дүүг бүр ингээд авахын аргагүй болсон байсан. Оршуулах гээд аваад явхад толгооноос нь цус асгарч ийсэн. Тэгээд тарихнаас нь өснөөс нь хүртэл цус асгарч ийсэн. Үсийг нь тайрахад гар цус болж исэн гэж ярьж байгаа. Тэгээд эн чинь бүр нөгөө алга усны маргааш гэтэл ингээд бүр ингээд амар цус асгарсан хэвээр байсан баг. Тэгээ алга үлдэгдэж байхад 3 хүүхэд нь хажууд нь байсан. Баг нь 2 настай хөхүүл цусыг нь гоожж явахад сүүг нь гоожж явахад ихнэрээ алсан. Энэ дэлгэр гэдэг хүн бол алуурчаа. Манай 2 том би 2 том охин би 2 том охин нь айгүй том гэж бодож байгаа. Тэгээд яаж тархийг нь угаасан талаар бол надад ерөөсөө хэлэхгүй байгаа. Тэгээд надад хэлэхдээ би аав ээжийг алсан гэд надад хэлчих юм бол бүтэн өмч үлдчихэж штэ гэж том охин надад хэлээд уйлаад байсан
гэд энэ их чинь мэдүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэлгэр гэдэг хүний ээж нь одоо яг ингээд гэрийнх нь хажуу талд байж ийж Монгол гэрт амьдардаг байж ийж шөнө алга болсон талаар ерөөсөө юу ч дуурахгүй байгаа хүүхдээ айгүй хөмөөргöd идэв гэд ингээд ээж аавд нь айгүй гомдолтой байгаа талаар ярьсан байлээ л дээ. Тэгээд бас нэг хичээх нь яриагаар энэ амар олон удаа одоо энэ хүчрхийлүүлдээд тэгээд ингээд бүр заримдаа ингээд нөгөө машинтай хөөж явж байгаад юм онд оруулцдаг. Нэг осолд орсон талаар бас мэдүүлэл өгсөн байлээ л дээ. Тэгээд нэг их чинь болохоор ингэсэн би дүүгийнхаа царийг ерөөсөө таниагүй. Арайч бишвэлгүй дээ гэж бодоод үнэмшээгүй аймагт ирээд би дүүтэйгээ хамт маникюр хийлгэсэн. Би ганцхан эрхийн хурууных нь хумсаарлт үгээ таньсан гэж байгаа. Тэгэхээр зодоод амар болгоцсон. Тэгээд энэ эмчийн дүгнэлтийг харахаар бүр ингээд 2 хуудас гарan ийм амар нөгөө нэг тэмдэглүүд байгаа байхгүй. Энэ ингэсэн байсан, тэр нь тэгсэн байсан хамгийн гимтлийг тодорхойлсон. Тийм. Тэгээд дүүгээ ерөөсөө эрхийн хурууны хумсаарлт би таньсан. Тэр гих тэмдэггүй болсон байсан. Миний дүүг ингээс нь цагаан сүү, доороос нь цус усраж байхад цустай сүүтийг холиод амьгүй толгойл бидэнд өглөө. Ядаж амьд орохгүй яасан юм бэ гэд ингээд айгүйх нөгөө нэг ах эгч нарын гомдлууд тэгээд ингээд мэдүүлгүүд айгүйх өрнөжилээ л дээ. За тэгээд энэ дээрээс нөгөө нэг хамгийн одоо гачирхалтай анхаарал татж байгаа зүйл нь юу юм гээд тэгэхээр охтууд нь ерөөсөө хамгийн том охин 12 настай тухайн хэрэг үлдэгдэж байгаа ч тийм дараагийнх нь охин 7 настай тэгээд бага нь 2 настай байсан юм билээ. Тэгээд бас нөгөө нэг хамаатан сатай ах дүүнэрийнх нь энэ дэлгэр гэдэг хүний буруутгаад байгаа бас нэг зүйл болохоор дандаа хүүхдүүдтэй үг зааж өгөөд энэ тэнд ингээ хүүхдүүдээрээ захиа бичүүлж үлдээгээдсэн гинэ. Одоо үг зааж өгтөө жишээлбэл би ээжигээ зүүдэлсэн. Тэгээ миний зүүдэнд ээж ирэхдээ болдог юм болдгороо л болсон гэж хэлсэн гэдэг. 12 настай хүүхдэд тийм үгийг одоо хин зааж өгж явуулаад байгаа. За тэгээд бас нэг юм захиа байсан. Захиан дээр болохоор миний ээж миний аав тайртай байсан. Биднэрт ч гэсэндээ хайртай. Тийм учраас одоо миний аавыг зүгээр үлдээгээд өгөөч. Миний ээж угаасаа уучлах байсан. Бид нэр тайртай байсан учраас аавыг ингэж зовохгүй байх байсан. Гэх мэтчил ийм утгатай захиануудыг ингээд эгч нарийнх нь гэрт, ах нарын нь гэрт хүүхдүүдээр нь бичиж үлдээгээд идэг гинэ. Энэ хүн тэгээ ер нь бол том албан тушаалгачтай учраас тийм юу арга зал ихтэй тийм хүн байсан гэж ах дүү нар мэдүүлээд байгаа. За тэгээд энэ дээр нөгөө нэг юун дээр дуудлага өгөөд очисон эмчийнх нь мэдүүлэг байсан л да. Тэгээ дуудлагаар очисон эмчийнх нь мэдүүлэг нь болохоор ингэж илээ. Намайг очиход дэлгэр том өрөөнийхөө орон дээр эхнэрийнхээ толгой тэрвэрч гисэн хурдан арга хэмжээ аваараа туслаарай гэхээр нь би талигаачийн гарын пүсийг тэмтэрч үзэхэд захын судас нь ерөөсөө мэдрэхдэггүй гар хөрсөн байдалтай байсан. Мөн нүүр нүд цээж гар битүү хүүхнийц болсон. Нүүр хавдартай нас орсон байсан. Тэгээ даралтыг нь үзэхэд даралт мэдрэхдэггүй амьсгал хураасан. Намайг очиод харахад талигаачийн хөвтөж байсан хэсэгт дэрэн дээр нь цус олцсон байсан. Мөн хүнжил шар өнгийн цамц зэрэг юм хуцнууд нь баг зэргийн цустай байсан. Тэгээд та эрт хэлэхгүй яасан юм бэ гэхэд шөнө 3 цагт унтсан, буудлаас ирсэн гэж надад хэлчихсэн гэдэг нэг юм мэдүүлэг байлээ. Тэгээд ер нь бол шимжийн тайлбараар бол талигаачийн бие дүүссэн гэмтлүүд нь олон тооны буюу яг ингээд тоолоод үзэхэд 60 гаруй төрлийн ийм гэмтэл бэртэл байна гинэ. Тэгээд зулгаралт үүсээгүй ч гэсэн хаван үүссэн байж болно. Тэгээд олон гэмтэл үүснэ гэдэг нь олон удаа зогсноос үүсэж байгаамаа. Тэгээд ер нь бол нас орсон цагийг нь тооцоод үзэхээр 22 цагаас 18 цагийг хасч тооцохоор өглөө 5 цагаас 7 цагийн хооронд нас орсон магадaltaй гэж гарч ирж байгаа. Тэгээд цуснд нь 2.1% итэл илэрч байгаа нь дунд зэргийн согтолтой буюу юу хийж байгаагаа ухамсарлах энэ тухайн хүний тарих арх таах чадвараас шалтгаалаад өөр байдаг учраас наривчлан тогтоох боломжгүй байдаг гэсэн мэлээ. Тэгээд нөгөө хамгийн гол нь энэ согтуу байгаа гэдэг нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүнийг л ингээд зогцсон гэдэг ийм дүнэлт гаргахад хүрсэн юм бэ нэлээ. Тэгээ энэ хүн ер нь бол нэг тийм яг хүмүүсийн мэдүүлгээс харсан чи бүр аимшигтай байсан. Одоо нөгөө охиных нь мэдүүлэг байгаа штэ тэгээ охины бол ер нь бол ингээд нөгөө юм хийж болохгүй шүү. Чи ингээд хэрвээ аавын шоронд ээж нь байхгүй болсон аавын шоронд явчлаа тэгээд ингээд чи хоёр түтэг яаж үлдэх юм бэ гэдэг аав нь ингээд юу яасан үг цаагаад өгсөн юм шиг байгаа юм. Охиных нь мэдүүлэг болохоор ингэж байгаа. Тэр өдөр би юм угааж исэн юм аа. Эмээ банштайсаа хийсэн байсан. Тэр өдөр аймагаас энэ газар шалгалт ирсэн байсан. Тэгээ аав цайны цагаар ирээд ээжийг аваад ирээ гэхэд би их ажилтай байгаа. Цайны цагаар очиж чадахгүй нэлээ орой тарах байхаа гэж хэлээд тэгээ шүн дүүс ирээд уйлсан. Би дүүгээ орондоо авч унтаад өглөөс ирсэн. Тэгэхэд ээж огц сэрэхгүй байсан гэдэг. Тэгээ шүн тийм амар юм болж байхад аав нь ээжийг нь тэгж зодож байхад хүүхдүүд сэрэхгүй байх гэж ер нь бол байх уу гэж ах эгч нар нь хэлж байгаа байхгүй. Тэгээд хүүхд нь болохоор мэдхгүй биш үү гэхдээ гэртээ биш гадаа ингээ нэг эрэхтэй тийм ингээд гадаа магтгүй ингээд нэг тийм янз бүрийн тийм хүчирхэл зодох одоо юу гэдэг тэр хөлт хүрэх тэр юм гадаа болсон байж гэртээ гэхээр одоо
хурж ирээд нөгөө нэг өөрийнх нь тэр нөгөө нэг тайлбараар болохоор моциклийн араар сундлаад ирсэн цаг нь болохоор ямар ч нөгөө хүчрхийлүүлдэг цаггүйгээр боломжгүйгээр хугацаагүйгээр гэртээ ирсэн байж таарад байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө сумын төв жим жижиг учраас 3 гэж өнгөрөөгөөд тэгээ гэртээ орж ирээд цаг харахад 3:10 болж исэн ч гэдэг юм үү те. Тэгэхээр энэ хооронд бол яаж ч удаа тийм нөгөө хүчрхийлүүлж амжихгүй. Тэгээ басны хүүхдийн хан мэдүүлгээр өглөөс ирээд харсан чинь манай галтгооны хөшиг доошоо унтсан. Ер нь бол ингээд нэг юм ноцолтон болсон юм шиг байдалтай байсан гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүчрхийл нь бол яаж исэн ч гэртээ болсон юм байна та. Тэгээд энэ амар хэрэг явдал болж өрнөд тэгээд дэлгэр 297 хоног цагтан хоригдсны эцэст тэгээд 18 жилийн хорих ялыг хаалтай хорих ангид эдлэхээр болсон бэ лээ. Тэгээ яг ингээд зүгээр хураангуулаад зөвхөн наад цахаас нь ярихад л ийм амар тэгээд цаагаараа маш олон гэмт хэрэг үлддэг байсан бэлээ. Агч нарын өгсөн мэдүүлгийг уншихаар ингээд бүр ингээд зүрх бэлбэгнээд сая би бүр ингээд яг зарим хэсгийг нь зүгээр товчлол ярьчлаа. Ингээд ер нь ингээл байнгын л гэр бүлийн хүчирхийлэлд байсан юм байна хохирогч одоо тэгж байгаа ч бол гэрээснээсээ хойш юм шиг байгаа. Зарим мэдүүлгийн дэр мөр юу нэг гэрт орж гэрлэхээсээ өмнө хүртэл манай дүү хүчирхийлдэг байсан юм бэлээ гэдэг тийм мэдүүлэг байлээ. Тэгээд ингээд хамгийн амар нэг хэцүү байгаа зүйл нь их ч н одоо ингээд миний дүү ингээд ингэж байж ахаар салчих уу гэдэг тийм байлээ л тэгж айгүй хилдгийг гинэ. Тэгээд тэгэнгүүт нь үгүй ихчээ таавал ингээ 2 бандтай би 2 охинтой штэ би 2 охиноо яаж аавсан салгах юм бэ манай энэ одоо ингэж байгаа ч гэсэндээ би голомт залгах хүүгийн төрүүлээд өгсөн учраас одоо ингээ гайгүй болчих байхаа би цаашдаа гайгүй болно гэж итгэж байна гэд ингээл дарамтлуулаад задуулаад яваад тэгээд зарим хүмүүсийн мэдүүлгээр гэрт нь ингээд яваад ирсэн чинь гэрийнхаа үүдэнд амбаартаа нүдний хүүхнийг цолцсон карманаас үсээ гаргаад ирсэн чинь ингээд амар туг ус гаргаад ирсэн гэдэг ч юм уу амар мэдүүлгүүд үнэхээр их байлээ. Тэгээд жоохон зочирдсан гэх юм уу. Тэгээд тал агас ярьчлаа. Гүг угаасаа тийм юм дэлгэрүүлж яриад ч тийм гэдэг чинь. Харин сонсоос амар юм биш гэдэг чинь. Тийм. Мэдгүй. Тэгээд зэрэг ингээд ер нь манай монголчуудын гэдэг юм уу бидний нэг юм одоо соёл гэх юм амьдралын хөвшилт яагаад ингээ нэг юм одоо тэр олон ах нар эгчнэр ингээ нэг юм байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байхад тэрийг ингээ нөгөө таслан зогсоо арга хэмжээ авдгүй бол нэг юм ирмийн хооронд илжиг үж ороод гэдэг үг явд юм уу эсвэл угаасаа л 91 нэг юм за яах вэ тэр нэг юм одоо юу гэдэг ингээ зодоолох нь баг одоо хэвийн гэж ойлгоод байт юм уу энэ нөгөө нэг бүр нөгөө агч нарын салах гад тэгээд нэг ахын давлаа ихчэндээ бүр ингээ нэг өвлжсэн гинэ хүүхдүүдтэйгээ тэгэнгүүт эгчтэй өгсөн мэдүүлгээр болохоор би одоо авах хүсэлтэй буюу 4 хүүхэд төрүүлэх хүсэлтэй би нөхөртөө 4 хүүхэд төрүүлж өгнө. Тэгээд ингээд ер нь бол гэр бүлийн салалтыг би хувьдаа хүлээн зөвшөөрдгөө энэ хохирогч эмэгтэй өөрөө нөхрөөсөө салах айгу дургүй байсан байгаа байхгүй. Тэрнээс агч нар нь бол салаач гэж олон удаа ятгах гэсэн бүр ингээд нөхөрлүүн залгаад чи манай дүү ингээд задхой болохгүй мүү гэд ингээд залах болохонд нь нөгөөний нөхөр бүр амар даварцсан. Танай энэ дүү чинь над руу одоо ингээд юм хилдэггүй болсон цагт л би талаас нь гараад татнаа. Миний өдөөс үг сурах юм бол би талаас нь гараад тэр чигт нь явуулнаа гэж эгч нарыг нь ах нарыг нь хүртэл ингэж дарамтлаа. Тэгээд эхнэрээ юу гэдэг вэ гэхээр чи эгч руугаа ах руугаа ярих юм бол би хоёрыг хоёулаа гэж хаална шүү. Тэгэхээр ингээд нэг бодлын салгаж чаддгүй. Тэгээ энд нь тэр нөгөө нэг бодлын их мэдлэн нөлөөлдөг байна. Хоёрт нь ингээд амар олон жил хүчирхийлсээр байгаа ингээд датц юм уу яац юм амар л юм бэл. Дасгал ажил амьдралын сорилт мөр элч хүчээ мэдэр Jameson Power Канадын чанар элчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдөр ер нь нэг юм иймэрхүү хэрэгэл ингээд хоёулаа ингээд хэрэгүүдээ ингээд тус тусдаа сонгож байгаа шүү дээ тий. Тэгээд би ингээд нөгөө нэг юу яагаад шинжилт өгч байгаа гэж бодоод нөгөө шинжилгээний захиалга гэдэг ингэсэн чинь монита байгууллагууд айгүйх болдог. Монита зохиодог тий. Тэгээд уулын тэр байгууллагын уур амьсгалыг айгүй гоё болгодог ч гэдэм үү. Ингийн л нэг юм бас л нэг зүгээр л ингийн нэг юм шинжилгээ үеийн сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг шүү дээ. Тий тэгсэн чинь энэ Улаанбаатар хотод болсон. Тэгээд одоогоос нэг 4-5 жилийн өмнөх хэрэг юм байна. Гэхдээ 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө энэ хэрэг болсон. Гэхдээ эхнэр нь бол 3 өдөр ухаангүй байж байгаад ухаан ороод тэгээ ямар ч байсан одоо юу гэдэг юм те 90 сар бол үлдсэн. Тийм яг юу болсон гэсэн чинь шүүгдэгч буюу нөхөр нь ингэж мэдүүлж байгаа хамгийн ихнийх нь мэдүүлж шүүхийн тэмдэглэл дээр 12 дугаар сарын 25-ны өдөр
би ингээ нэг ороо нэг 20 цагийн үед гэж байгаа байхгүй. Гэртээ ороод тэгээ ингээ гэртээ ороод тэгээ ингээ охин ээжтэйгээ хамт байсан. Тэгээ хоолоо идчихэд тэгээ охиноо унтуулчаад тэгээд тэгсэн чинь хоолоо идэ байжсэн чинь юу гэдэг нэг юм ширээн дээр шампансаг дарс тэгээд нэг юм уудтай бэлэг байсан. Тийм. Тэгээ эхнэрээс энэ юм бэлэг юм гэсэн чинь манай ажлын монитогийн бэлэг өгс юм аа. Гэхээр нь тийм монитогийн бэлэг өгс. Тэгэхээр нь ер нь за гэд юу байгаагүй юм хэлээгүй. Тэгээ хоолоо идэж дуусчаа байжсэн чинь эхнэр одоо эн чинь нөхрийнх нь мэдүүлэх байхгүй. Тэгээ хоолоо идэж дуусчаа байжсэн чинь эхнэр тэр монито гэдэг уудтай монитог өгсөн бэлэг гэдгнээсээ дарсаа гаргаж ирээд тэгээ хоёлаа ууя шампансыг нь гаргаж ирээд ууя гэхэд тэгээ хоёлаа ингээ тэрийг задлаад ууя гэхээр би уухгүй би маргааш өглөө машин барина гэж хэлсэн. Тэгсэн чинь эхнэр нь уурлаад юу гацсан над руу ингээд нөгөө миний нуруу руу өшөглөөд цохиод уурлаад байсан. За тэгээ ингээд нөгөө одоо юу гэдэг надтай хамт ингээд дарс уусангүй шампансыг уусангүй гэдээ уурлаад байсан. Тэгээд тэгэхээр нь би ингээд нөгөө намайг дарс ууя гэд би уухгүй гэсэн чинь намайг ингээд өшөглөөд уурлаад хамт уусангүй гэдээ харна би чиний явуулсан залууч наат гэж өгсөн юм уу хаашаа юм гэж би уурандаа болоо тэгээд хэлцээ. Тэгээ хэлцээ. Тэгээ би унтахаар орон дээрээ ирээд тэгээ орон дээрээ хөвцөн чинь миний нуруу руу ингээд уурлаад орилоод цохоод байсан. Тэгжээснээ сүүлд нь өөрөө ганцаараа ингээд галтгоонд юу яагаад уурлаад орилоод тэгээд ингээд дарсаа ганцаараа уугаад байсан. Тэгжээснээ юу байсан 4-5 минутын дараа ингээд юу болцсон гэж. Жижиг өрөөрөө жоох жижиг өрөөрөө ороод чимээгүй болчоор нэг 4-5 минут ингээд чимээгүй байгаад тахаар яасан юм бол гээд орсон чинь даацын хаананд байсан ийм одоо турникнээс ингээд өөрийгөө дүүжилсэн байсан. Тэгээ би тэр турникнээс нь буулгаад хиймэл амьсгаа хийчээд тэгээд түргэн дуудсан дараа нь цагдаа дуудсан. Гэж нөхөр нь ийм мэдүүлэг өгч байгаа байхгүй. За нөхрийнх нь мэдүүлэг. Тэгсэн чинь хохирогч буюу нөгөө эхнэр нь ийм мэдүүлэг өгсөн. За би нэг сургууль багшаар ажилладаг. Тэгсэн манай охин надтай хамт нөгөө миний сургуульд явдаг. Тэгсэн юу байсан 12 сарын 25-ны өдөр ороо ингээд ажил тарах гэжсэн чинь монитогийн бэлэг байгаа шүү гэд өгсөн. Тэгээ ер нь манай сургууль дээр монито гэд суглаад тэгээд ингээд би биендээ бэлэг өгсөн. Тэгээд надад бол монитогийн бэлэг гээд шампансаг нүүр гарны алчуур дарс өгсөн. Уут нь ингээд ороод өгсөн. Тэгээ би тэр монитогийн бэлгийг аваад тэгээ гэртээ ирээд хоолоо шкафн дээр тавьчаад тэгээд хоолоо хийжсэн чинь нөхөр ирээд ингээд нөгөө хоолоо идчихсэн аа. Тэр бэлэг рүү хараад хинээс бэлэг авсан юм. Тийм явуулдаг хүн ч өгсөн юм уу гэд өөрөө төрүүлж ингэж би зүгээр л шууд хоолоо идчихсэн нь л эхнэрийн мэдүүлгээр л хоолоо идчихсэн нь л бэлэг рүү харчаад энэ юм бэлэг явуулдаг хүн ч өгсөн юм хаашаа гэж ууралсан. Тэгэхээр би үгүй манай ажил дээр монито зарласан. Тэг ингээд монитогийн бэлэг юм а гэсэн. Тэгээ ингээд бэлэг солилцсон юм а гэсэн чинь ийм нөгөө төшлөгтэй сандал дээр ингээд сууж байсан чинь шууд миний зүүн чих рүү ерөөс ингээд намайг сандлаас ингээд унтал ингээд бат гэд алхтаад унгацсан. Би сандлаас ингээд 2-3 өнхөрж унахтаа нүдэнд бүр ингээд оч манарт л унаад тэгээд алгадаа шууд сандал дээрээс намайг ингээд уурлаад алхтаж унгасан. Тэгээд ингээд нүдэнд оч манараад 2-3 эргээд тэгээ ингээд босоод ирсэн. Яг босоод ирсэн чинь миний араас ингээд хоолоогоор нэг юм уяагаар ингээд хоолоогоор ороо тэгээ ингээд татаад байсан. Тэгээд би тэрийг санаж тэгэл мэдэхгүй. Тэгээ би ухаалтцсан. Нэг сэрсэн чинь би нэг цав цагаан өрөөнд хажууд маань миний төрсөн ихч байсан. Тэгээ би хаана байгаа бэ гэсэн чинь чи гимтлийн имлэгт 3 дахь хоног дээр одоо ухаарч байна. 3 хоног ухаангүй байлаа гэж ярьсан. Эхнэр нь ийм мэдүүлэг өгсөн байна. Тийм. Тэгээд ер нь бол ингээд нөгөө манай нөхөр намайг ер нь бол үе энээс өмнө ч гэсэн ингээд гэр бүлийн хүчирхийлэл үлдэж зодддаг байсан. Тэр талаараа бол би за ажлын газрын ганц нэг ойр дотн байсан ганц нэг хүмүүс манай гэрийнхэн аав ээж ингээд ойр зургийн хүмүүс бол мэднэ. Гэхдээ ер нь бол яг нарийн бол гэр бүлийн хүчирхийлэл үлддэг намайг зодддаг гэдгийг нь бол төдийлөн сайн мэдэхгүй. Би нэг хэлээд идэгвэ. Тэс энэс өмнө л ингээд зодддаг байсан. Ер нь үргэлж үе ингээд гар үрж зодддаг байсан гэд. Тэгээд бас нэг тэр энэ эхнэрийн мэдүүлэгтэй тэгж байгаа. Тэгээ ингээ нөгөө би 3 хоног ингээ ухаангүй байсан нөгөө ажилдаа очиагүй. Тэгсэн чинь манай ажлын багш нар ингээ нөгөө намайг 3 хоногийн турш намайг хайсан байсан. Тэгээ тэр хооронд нөхөрөөс ингээ асуухаар юу байсан? Гимтцээ ингээд эмнэлэгт байгаа гэх. Тэг ямар эмнэлэгт байгаа ингээ гут эмнэлгийн заагаад үгүй гут. Эмнэлгээсээ их чинь харж исэн. Эмнэлгээсээ түр гарцсан байгаа. Гадуур үзүүлж яваа гэд. Ингээд ерөөсөө ингээд намайг манай ажлын хүүхнүүдээс тойруулаад ингээд уулзуулахгүй байсан. Манай нөхөдтэйг ингээд цутаалгаад байсан.
Тэгээд сүүлд нь харин манай эгчийн уцсны дугаарыг нөхөр өгсөн юм байл ажлын газрын хүүхнүүдэд. Тэгээд манай эгч рүү залангууд манай эгч үннийг нь хэлээд яг одоо энэ хүн юун дээр гэмтлийн имлэгт 3 дахь өдөр ухаангүй байна гэж манай ажлын дээр намайг асууж хайж явсан багш нарт хэлсэн. Тэгжээж манай багш нар ажлын хүмүүс мэдсэн. Тэгээ ер нь бол ингээд маш их гомдолтой байна. Ингээд ер нь бол сэтгэл санааны болон бие махбодын хохиролтой байна гэсэн. За тэгэнгүүт ингээд нөгөө мэдүүлгэн зөрчиж байгаа байхгүй. Нөхөр нь болохоор өөрөө надад уурлаад гомдоод дар суучаад тэгээд өөрийгөө боомлсон. Тэгээ ухаалтсан байсан. Эхнэр нь болохоор үгүй намайг зодоод тэгээд ингээд хоолоогоор өөрөө нөхөр боосон гэд. Тэгээд ингээд нөгөө мөрдлөгийн шатанд ингээд нөгөө мэдүүлгүүдээр харсан чинь охин нь унтчихсэн тийм. 1-р анги охин гэж 7 настай. Тэгээд охиных нь мэдүүлгээр бол тэгсэн. Аав ер нь бол ээжийг зоддгоо. Өмнө нь тийм ингээд аав ээжийг зодж ийсэн, ээжийг өвдөгдөг байсан гэд. Тэгээд тэрнээс болоод ер нь бол бид нар ингээд нөгөө нэг сэлэнгэд ирж амьдарч байгаа. Ингээд чи ганц охин биш 2 хүүхэдтэй 2 3 хүүхэдтэй байсан билүү. Тийм нөгөө хүүхдүүд нь өөр эмээ өвгөө дээрээ байсан шүү. Тийм тэгээд тэгсэн чинь ингээд нөгөө охин нь болохоор ингэж байгаа. Би 1-р ангид сурдаг аа. Тий аав ээж дүүтэйгээ амьдардаг. Гэхдээ аав ээж хоёр маань байнга муудалцаж аав ээжийг өвдөхөд байдаг болохоор аав ээж хоёр салаад би ээж дүүтэйгээ байна. За аав маань хотод байгаа. Аав ээж хоёр байнга муудалцдаг. Хамгийн сүүлд өвөл муудалцсан. Манай баг дүү хотын өвөөгэнд байсан. Тэгээ тэр өдөр би ээжтэйгээ ажил дээрээсээ гарч ирээд гэрт ирээд тэгээд байж исэн чинь тий ээжээс энэ монитагийн бэлэг гэсэн чи яхаараа чи ийм бэлэг авдیں۔ Гэд яхаараа чи эрэгтэй хүн сугалтыг. Охиных нь мэдээлэл чи яхаараа эрэгтэй хүн сугалтыг. Гэд тэгээд уурлаад ээжийг алгадаад зодоод байсан. Аав ээж хоёр шүн муудалцаад тэгээд аав ээжийг нүүрлүүн гараас харвалгаж жоод нэг удаа зохиод бас алгадаад нүдэн хөхөрсөн. Тэгээд ээжийн гарлуун зохиж хөхөрсөн. Тэгээд охиных нь мэдүүлэг болохоор ээжийн өмсдөг ягаан өмгөө халаадны бүсээр ээжийн хоолойг боосон гэж охин нь болохоор ингэж мэдүүлэг өгсөн. Тэг аав ээжээр хамт байхдаа аав ээжийг байнга өвдөгдөг. Тэгээ ээж дүү бид гурав ингээд нөгөө тусдаа амьдарч яасан гэт. Тий. Тэгэн гут нөгөө нэг юу байгаа. Төргөн дуудаад төргөний эмч ирээ төргөний эмч гэрчийн мэдүүлэг өгөн гут. За ингээ хаягаар очисон чинь боосон гэх байдалтай эмхтэй ариун цэврийн өрөөнийхөө урд шалан дээр гар хөлн чангарсан татгансан байдалтай хөвчжсэн. Өвчтнийг ингээд сэрэх гэж оролдлого хийхэд хариу үйлдэл үзүүлэхгүй амин үзүүлэлтүүдийг хэмжихэд орчиндоо ингээд харьцаагүй ер нь бол хүнд байсан. Тэгээ шууд би ингээд гэмтэл рүү хөргүүлэхээр шийдвэрлээд тэгээд насилк аваад ирчих нөхөр нь би өөрөө ингээд өргөөд машинд төрхний машин суулгаад өгөөгээ суулгасан нөхөр нь нэлээ сандарсан байдалтай байсан. Тэгээ ингээд нөгөө юу болсон юм бэ гэсэн чинь юу болсон юм бэ гэж асуусан чинь эхнэр би тэр маргалдаад тэгээ эхнэр ариун цэврийн өрөө рүү ороод хаалга дотроос нь түгчээ тайлахгүй болохоор нь хаалгыг нэвдээд ортол өөрийгөө боомлцсон байсан гэж яриад тэгээ ингээд нөгөө энэ нөхөрийнх нь мэдүүлгүүд нь ингээд эмчтэр болохоор ариун цэврийн өрөөнд тэгээд өөрөө бас нэг мэдүүлэг шүүхтэр мэдүүлэг өгөхтэй болохоор жижиг өрөөнд байсан гэж мэдүүлээд тэгээд нөгөө охин нь болохоор ингээд аав ээжийг боосон гэд нөхөр нь болохоор үгүй ингээд нөгөө ингээд эхнэр өөрийгөө боосон өөрийгөө ботсон байсан. Тэгэн гууд ер нь бас шинжээчд дүгнэлтээр бол өөрийгөө ингээ нөгөө баймилцсан хүн бол одоо юу гэдэг дээ. Ер нь шууд ингээд нас барах магадлал нь ил өндөр байдаг. Тий. Тэгээ ингээ 4-5 минутын дараа ингээд очиод тэгээ ингээ өөрийгөө баймилцсан хүнийг ингээд ганцаараа тэр нөгөө юунаас нь тэр түмникнээс нь тайлж авахд бол боломж баг байхгүй дээ. Байхгүй. Гэд тий. Тэгээ ер нь бол гэр бүлийн хүчирхийлэл үйлцэн тогтоогцоо нөхөр нь өөрөө эхнэрээ зодоод алхадаж унгаад тэгээ боож ухаалтуулчаад тэгээ тэрийгээ бол эхнэр өөрийгөө боосоо амиа орлох гэж ингэж нөгөө гомцонд амиа орлох гэсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн гэж үздсэн юм байна лээ. Тэгээд шүүхээс нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэл үйлцсэн, хоёрдугаарт хүнийг алхахыг завдсан гэж хөндрүүлсэн нөхцөлтэйгээр 13 жилийн нээлттэй хорих ингээд 13 жилийн хорихлаар шийдгсэн ийм шүүхийн тогтоол гарсан байт юм байна. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл амар юм а тий. Харин тий. Тэгээ ингээд одоо ингээд энэч тэрч тэр өмнөх ингээд гэр бүлийн хүчирхийлэлтэй ингээд хэрэгүүд нь дандаа ингээд нөгөө ингээд дандаа бүр ингээд эцсийн шатанд очиж ямар нэг байдлаар ингээд эсвэл харамсалтай төгсөлдөг эсвэл нэг юм хоёр тишээ болдог ч юм. Өмнө нь ингээд маш олон удаа зодддаг байсан. Тий ингээд нэг юм хүчирхийлүүлэл байсан байх тохиолдол аюух бах юм гэр бүлийн хүчирхийлэлт хэрэг дээр өмнө нь зодж исэн, зодддаг байсан. Бүр ээж аав нь мэддэг. Тий. Засарчнаал гэж аюу их найдад идэл юм шиг байгаа юм. Тэгэд одоо тэгж найдаж явсаар байгаад тэр нь өөрийнх нь амьд хүрчин гэж боддггүй л хэлсэн баг та. Хэцүү юм.
За энэ дөрөвд 417 нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараараа уулзцгаая. Манай нэвтрүүлэгтээ Канадын алдарт витамины Jameson брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За хэрэгүүдийг шүүх цэгийн мэнэс уншиж хүрэхлээ. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэддэг. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.